Сайн байцгаана уу сонсогчдоо. Өдөр шөнө подкастын маань үлгэрийн цаг танд хүрэхэд бэлэн боллоо. Наашаа суугаад үлгэрээ сонсоорой. Мэдэмхий борын үлгэр. Охтнууд машин зам дээрээс шуудаа дүүрэн олзоолов. Будаа юм болов гэтэл биш. Хоёр тал нь тэгшхэн бөөрийнхий хэлбэртэй юм байла. Төмөс гэдэг ч арай биш байгаа да. Биш ахаа. Энд чи арай хөнгөн. Чи төмс мэддэм үү? Өнгөрсөн өвөл ой хамгаалагчийн хаягаар орж яг ийм шуудаатай юм байхаар нь цоолоод мэрж үзье. Шороотой нойтон гашуун лид байсан да. Тэрийг л төмс гэдэг баг. Охтнуудыг ийхүү ярилцаж байтал мэдэмхий бор хурч ирэв. Та нар ч юун дээр авраад байна? Мэдхгүй. Энд л нэг юм шуудаатай юм байна. Юу ч гэсэн идэх юм бололтой. Бор охт нь шуудаа амаар асгарсан мөнөөхөн олзыг харвд. Хөө, энэ ч боорцгол байна штэ. Үүнийг ч боорцог гэдгийг. Ямар амттайхан гэж саннаа химээ хашгирав. Охтнууд тал талаас нь боорцог гэж юу байдг юм бэ? Хизээ чи тийм амттайг хаанаас амталж үзээвэ химээ шалгав. Найднаа өвлөө. Ой хамгаалагчийн хаягаар орж шүүгэнд нээсэн боорцогноос иддэг байсан юм баггүй юу? Нэг тийм боорцог идэхэд бүтэн 7 хоногийн үйл даан. Тижээлтэй уйгийн яа. Тэгээд тэр чинь чухам юу юм бэ? Боорцог л баггүй юу? Чаавааса боорцог гэдэг чинь ургамал юм уу? Аль нь ч бишээ. Зөвхөн л хүн л хийдэг баг. Үнэр нь хачин сайхан идэхэд жигтэйхэн гоё амттай зөөлхөн гэж. Өдөр шөнө подкастыг Ascona брэнд танд хүргэж байна. Таныг эрүүл зөв нойрсуулна. Охтнууд энэ үгийг сонсоод мөнөөхөн олзноос нэг нэгийг өнхрүүлэн авч мэрэв. Сайхан амттай байгаа үстэй. Мэдгүй. Модны хатсан холтос шиг юм амтагтаад байна да. Хацхууд эвгүй чихэр чахар гэж байна. Хатуу юм аа. Худлаа гэвэл чи өөрөө мэрэд үзэж. Мэдэмхий бор мэрж үзв. Нэрээ арайч боорцог биш шиг. Ой хамгаалагчинд байдаг хүүдээтэй амттны үнэр чалга байлаа. Гэтэл өнгөн адилхан шаргал хэлбэр нь гайхалтай ижлэхэн бөөрийнхий ажээ. Тэгээд ч тэрүү мэдэмхий бор хэд тамшаалснаа. Боорцгол байна гэж хэлв. Нэрээ юу? Яалаа гэж би худал хэлэх юм. Үнэн бол гоё доо. Ядахта энэ намар өвс ногоо муу ургалаа. Өвс идэх хөөё алга. Хэрэв боорцог гэдэг үнэхэр муу юм бол хойдох хавар болтол нэр хоолтой болж гэлээ. Хөөе. Та нар битгий шүсээ залхиад өгөх гээд байгаач. Одоо үүнийг идэхгүй шүү. Борын энэ дуунаараа охтнууд өмнөө байсан олцноос 3 алхам ухрав. Боорцог мөнөөс мөн надад итгэх хэрэгтэй. Харин эргэлзэж хардаж байхын оронд зөөсөн дээр дээ гэж мэдэмхий бор маадгархан хэлв. Яаж зөөх үү? Өөрөө даахгүй. Чирээ дийлгүй том юм байна. Нэг нэгээр л өнхрүүлэхгүй юу? Яаж барах юм? Хэдэн 100 ширхэг байна. Мэдэмхий бор өгүүлрв. За тэгвэл энд нь өргөчих. Залхуураа дэвэл би нүхэндээ зөөе. Дүн өвлөр гуйгаа тарин ирцгээв дээ гэж ихэрхв. Охтнууд энэ үгнээс хайжээ. Та минь өнхрүүлцгээе. Нэг нэгээр нь өнхрүүлцгээе. Ураа өнхрүүлцгээе. Амттайхан тижээлтэйхэн хүнсээ өнхрүүлэхэн, бөмбөрүүлэхэн зөөцгөөе хэмээн шуугилдлаа. Өдөр шөнө подкастыг Ascona брэнд танд хүргэж байна. Таныг эрүүл зөв нойрсуулна. Зохиолч Самбуугийн найдмад. Мэдэмхий борын үлгэр.